Өнгөрсөн жил 33 сургуулийн 104 автобусаар нэгдсэн зохион байгуулалтанд оруулан сурагчдыг тээвэрлж байсан бол одоо энэ автобусны тоо буурч 74 болсон байна. Мөн замын цагдаа газрын даргын мэдээлж байгаагаар эдгээр автобусны ихэнх нь хувийн хвшлийн сургуулиудын автобус байдаг гэнэ. Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар боловсрол соёл шинжилгээ ухааны сайдаар улсын хурлын гишүүн Ган Төмрийг, улсын ерөнхий прокуророос зорилгож явыг хууль зүйн сайдаар, Ж Эрдэнэтийг сангийн сайдаар, томилсон бол Баяр Цэгцэг засгийн газрын хэрэглэх газрын даргаар, байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдаар оюун хорлыг, мөн гадаад хэргийн сайдаар Пүрэвсүрэнг, зам тээврийн сайдаар Төмөрхөг тус томиллоо. Бусад сайдыг томилох асуудлыг улсын хурлын чуулган цаг сунган хэлэлцэж байна. Юнимат Education компаниас санаачлан их эзэн Чингис хааны мэндэлсний 352 жилийн ой зориулсан Юнимат хөрөмжийн тусламжтайгаар Чингис хааны хөргийг бүтээх уралдаан зарласан юм а. Юнимат Education компани өчигдөр үзэсгэлэнт ирсэн сурагчдын бүтээлээр Чингис хаан үзэсгэлэн гаргалаа. Хөрөнгө мөнгө шаардахгүйгээр авц замын ачааллыг багагүй хэмжээгээр бууруулахын тулд сургууль цэцэрлэгийн хичээлийн эхлэх болон тарах цагт өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж нийслэлийн замын цагдаагийн газрын дарга Жаргал сайхан мэдээллээ. Нийслэлийн цагт дарга цэргийн бүртгэл явуулах тухай захирамж гаргаж нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн бэлтгэл офицеруудын бүртгэлийг эх 2015 оны 1-р сарын 5-наас 20-ны өдрүүд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 12-р сарын 4-ний хуралдаанаар нийслэлийн 2015 оны төсвийн эцсийн хилцүүлгийг хийж баталсан. Төсвийн задаргааг нийслэлийн цагтаргын орлогч Батаагаас тодруулахад одоогор төсвийн задаргаа хараахан олбочиж гараагүй нь эрх даваа гарагт энэ сарын 15-нд мэдээлэл өгнө гэсэн байна. Төсвийг хилцэхээр нийслэлийн удирдлагууд эдийн засгийн ямарлаас шалтгаалan аль болох хансан тансан хэмнэлттэй төсөв баталж байна. Нийт 542 тэрбум төгрөгийг хуваарлахад хүндрэлтэй байсан. Урсгал зарлыг 57 тэрбум төгрөгөөр бууруулсан гэж мэдээлж байсан юм а.